За сайн байцгаана уу сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард иргэдтэй зориулан хүргэдэг IMS подкастын маань 31 дахь дугаар энхүү эхэлж байна. Өнөөдрийн маань дугаарын зочноор зүрх судас бацийн солилцооны секторын эрдэм шинжилгээний ажилтан зүрхний эмч Мэнд сайхны Бадам ханд маань оролцож байна. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За битэрийн өнөөдрийн ярилцах сэдэв маань яагаад одоо артерийн даралтаа хянах хэрэгтэй вэ гэсэн сэдвээр ярилцах болно. Тэгэхээр ер нь артерийн даралтыг ер нь яаж хяндгийг, ер нь артерийн даралт гэж юу юм те? Тэр талаар дэлгэрэнгүй танилцуулаад подкаст эхлэе. За артерийн даралт гэдэг маань одоо тухайн артерийн судасаар цусны урсгал тухайн артерийн хананд үзүүлж байгаа даралтыг бол хийж байгаа. За тэгээ артерийн даралт маань өөрөө дотроо анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр шалтгаанаар үүсдэг. За анхдагч шалтгаан маань ер нь ихэвчлэн тодорхой нэг шалтгаан тодорхойгүй одоо нийлбэр эрсдэл төвчин зүйлсийн нөлөөгөөр бол үүсдэг гэсэн үг. За хоёрдогч артерийн даралт гэсэн хөвч маань болохоор илүү одоо бөөрийн юм уу дотоод шүүрэл эмийн нөлөөтэй бол ихсдэг. Ийм хэлбэрүүд бол байдаг. За тэгээ артерийн даралт маань өөрөө яг хэвийн үзүүлэлт нь бол ерөөхдөө 120-80-аас доош байхыг бол хэлж байгаа. За тэгээ дотроо бол ерөөхдөө артерийн даралт ихсэлт, артерийн гипертенц 1-р хэлбэр, 2-р зэрэг гэдэг ингээд хуваагдаад онцлогоо маань бол өөр байдаг. Тийм бага. За тэгвэл одоо энэ артерийн даралт ихсэлт маань олон улсад болон Монголд хэр тархалттай явагддгийг тэр улсад хийгдсэн судалгааны талаар тийм сонирхолтой баримт байгаа л. За артерийн гипертенц тэр тусмаа одоо зүрх судасны өвчин бол одоо дэлхийн нийтээрээ өвчлөөл, эрсдэл, нас оролт бол одоо жилээс жилд одоо нэмэгдэж байгаа. За энэ дундаас манай Монгол улсаас гаргасан эрүүл мэндийн үзүүлэлтээр бол ерөнхийдөө нийт зүрх судасны өвчлөлийн 45.9%-ийг бол артерийн гипертенц буюу артерийн даралт ихсэх өвчин маань бол эзэлдэг. Тэгэхээр тархалт нэлээд өндөр байдаг гэсэн үг. За тэр дундаас сүүлийн үед жилүүдэд одоо бацийн солилцооны хам шинж гэдэг ойлголт гарч ирж байгаа. За энэ бацийн солилцооны хам шинж нь бас одоо амьдралын маягтай холбоотой дэлхий одоо Монгол улс ч гэсэн тархалт нэлээд өндөртэй байгаа. За тэгээ бацийн солилцооны хам шинж гэдэг дотор бол ерөөхдөө артерийн тэр даралт ихсэх өвчин маань өөрөө ороод за мөн одоо цусны одоо цусны сахарын хэмжээ, өөх цусны үзүүлэлтүүдээр бол тодорхойлогддог байгаа. За тэгээ бацийн солилцооны хам шинж нэмэгдээд ирэхээрээ өөрөө одоо артерийн даралт ихсэх өвчин бол дагаад одоо нэмэгдэж байна гэсэн юм одоо тархал судалгаанууд бол байгаа. Тэгэхээр одоо манай Монгол улсад хийсэн судалгаагаар бол жишээ нь одоо бацийн солилцооны хам шинж бол илүү эмэгтэйчүүдэд илүү тархалт өндөр, илүү одоо хангаа бүсний эмэгтэйчүүдэд. За тэгээ дэлхийн нийтийн хувьд бол ерөөхдөө нэг 20-30% тархалттай байна гэсэн судалгаанууд байгаа. За яг энэ артерийн даралтыг ер нь яаж оншилтгийн тий? Хүн анх одоо яг артерийн даралттай боллоо гэдээ юу яаж мэддэг юм бол. За артерийн даралтыг онцлох хамгийн ихний арга бол ерөөс артерийн даралтаа хэмжих, артерийн даралт хэмждэг аппаратаар тийм одоо яг гэртээ байна уу эмнэлэгт гэсэн үг. За тэгээд эмч маань яг тухайн артерийн даралт ихсэх өвчин гэдгийг онцлохын тулд ерөөхдөө 2-3 удаа амбулаторийн үзлэгээр 4-6 удаа хэмжиж тухайн үндэ одоо яг артерийн даралт ихсэх өвчин байна уу гэдэг оншиг тавина. За тэр бол одоо нэг удаа хэмжилтээр үзэж байгаа тий. За нөгөөдөөр бас 24 цагийн даралтны аппарат гэдэг одоо багж байгаа. 24 цагийн даралтны аппарат зүгээд тухайн өмнө одоо өглөө өдөр орой яг аль цагаар даралт ихсэж байгаагаас тодорхойлох боломжтой гэсэн үг. За тэгээд Монгол байгаа юу? Байгаа. Одоо ер нь их хэмлэгүүд хийгддэг болсон гэсэн. За тэгээд артерийн даралт маань өөрөө байр ихний гэмтэл гэж үүсгдэг. Тогтмол одоо удаан хугацаанд өндөр даралттай яваад хянахгүй, эмчлэгдэхгүй яваад ах юм бол одоо нүдний судасыг гэмтэх, бөөр одоо зүрхний шигдээс үүсгэх, бөөрийн дутагдал үүсгэх, захын судасны эмгээг үүсгэх, тархины харуулт үүсгэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр одоо байр ихний гэмтэл бас үүсэх шалтгаан тодорхойлох үүднээс одоо нүд байр ихний гэмтэл гэдгээ та дахиад тодруулаад хэлээд өгч. Тий, одоо артерийн даралт өндөр яваад ах юм бол бусад эрхтэн системийн одоо судасыг гэмтэж байна л гэсэн үг. Тэр нь нэвчлэн өртдөг эрхтнүүд нь одоо нүд, тарих, захын судас, тэгээд зүрх, бөөр байдаг байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо цаашлаад байр ихний гэмтэл байгааг илэрхийлэх юм бол одоо нүдний үг дурандуулдаг ч юм уу тий. Бөөрийн одоо үйл ажиллагааны шинжилгээ тий, цусаар өөх, эсвэл шээсний эрхийн шинжилгээ, одоо захын судасны доплер ч юм уу тий. Тийм шинжилгээнүүд бол эмнэлтээр хийгддэг гэсэн үг. За тэгвэл одоо ямар эмчилгээ хийгддэг вэ? За эмчилгээний тактик бол хамгийн ихэнд эрсдэл төвчин зүйлсийг бууруулах байгаа. Тийм тухайн өмнө одоо хорт туршилтаа буюу арх тамхи хэрэглэдэг бол арх тамхины хэрэглээг хязгаарлах, давсны хэрэглээг хязгаарлах, одоо тархалтай бол тий илүүдэл жингээ хаях гэх зөвлөгөөнүүдийг бол өгнө. За үүний дараагаар бол эмийн эмчилгээ
байгаа гэсэн. Тэгэхээр тухайн үнийг тухайн эмч маань үзээд хавсарсан эмгэг байна уу? Эсвэл ганц артерийн даралт ихсэх өвчин байна уу? За тэгээ артерийн даралт ихсэлтийнхаа яг аль зэрэг дээр байгаа гэдгээс хамаарат бид нар одоо 1 эм, 2 эм, 3 эм гэдэг хавсарсан эмчилгээ авдаг гэсэн. За тэгээ тухайн хүн маань яг тэр эмээ бичүүлээд авсан бол яг 24 цагийнхаа тэр нэг цагт тогтмол юм явах хэрэгтэй. Тэгэхгүй манай одоо үйлчлүүлэгч нарын эмчлүүлэгч маань бол нэг хэсэг уугаж агаад даралтан доктортой болоод ирэнгүүт одоо нөгөө эмээ уугаа болоод зогсоочдөг. За тэгэх юм бол эрсдэл эсрэг нэмэгдэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр даралтны эмч өөрөө яг 24 цагтаа л үйлчлэгээ дуусна гэсэн үг. Тэгэхээр ер нь та артерийн даралт ихсэх өвчин гэж онцлогдсон л бол насан туршдаа даралтны эмээ одоо уух тийм заавар юутай байдаг. Тэгэхээр яг тогтсон нэг цагтаа тогтмол одоо тэр тунгаараа уугаад артерийн даралтаа өглөө өдөр орой эсвэл ядаж өглөө моройдоо сайн хянаад үзээд явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг эмчилгээг бол тухайн эмч маань тухайн хүндээ тохирсон байдлаар зөвлөнө гэсэн үг. За яг яаж урьдчилан сэргийлт хийх вэ ер нь? Одоо артерийн даралтаас яаж урьдчилан сэргийлээд өөрийгөө хянаад явах боломжтой? За хамгийн ихэнд яг хорц сурчлал арх тамхины хэрэглэн тий. За нэгдүгээрт нь. Тий. Одоо яагаад одоо энэ хорц сурчлалыг одоо хориглоод байна гэхээр эдгээр одоо эрсдэл төвчин зүйлс маань ерөөхдөө суцсны хатуурл үүсгдэг байхгүй. Тэгэхээр тэгээд ерөөхдөө артерийн даралт ихсэх нэг шалтгаан байна. За нөгөөдөөр таргалалт байна тий. Одоо биеийн жингийн индексээр тодорхойлуулаад тухайн маань илүү дэлжинтэй нүү таргалтын 1-2 дугаар зэрэгтэй нүү гэдгээ тодорхойлуулах хэрэгтэй. За нөгөөдөөр бас биеийн жин одоо биеийн жингийн индекс нь хэвийн мөртлөө хөвлийн тархалттай хүмүүсээс байдаг. Тэр хөвлийн тархалт маань бас өөрөө нэг эрсдэл төвчин зүйлс болдог гэсэн үг. За тэгээ хөвлийн тархалт бол эрэгтэй хүнд бол 90 см-аас дотгошоо, эмэгтэй хүнд бол 80 см-аас дотгошоо байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн маань тархалтаа бол ядаж одоо биеийн жингээ 1 кг-аар бууруулсан ч гэсэн одоо артерийн даралтаа тэр хэмжээгээрээ одоо 1 мм мөнгө басны багантай ч юм уу бууруулах тийм боломжтой гэж үздэг. За үүний дагаар давсны хэрэглээ байгаа. Манай монголчууд ялангуяа баруун аймаг бол давсны хэрэглээ өндөртэй гэж ярьдаг тийм. Цайг бол маш их давстай байдаг. Тэгэхээр тухайн хүний өдөрт хэрэглэх одоо давсны норм хэмжээ бол 5 граммаас 6 грамм, ерөнхийдөө бараг 5 граммаас дотгошоо хэрэглэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхдээ тэр нь зөвхөн одоо хоолнд хэрэглэх давс бол биш. Одоо та өдөрт нэг бичээ идэж гин үү, боов идэж гин үү? Бүх өдрийн хэрэглээ 5 грамм. Бүх өдрийн хэрэглээ тэр чинь тухай бүрт нь одоо 70 давсны хэрэглээ бол байдаг байхгүй. Тэгэхээр хоногт нийлээл яг 5 граммаас доош одоо давс хэрэглэх хэрэгтэй. Давс нь ч гэсэн өөрөөсөө цаашаа одоо судас хатуурлах эрсдэлтэй байдаг гэсэн үг. За тэгээд бас ер нь аль болох цайг давсгүй ууж явах хэрэгтэй. Манай монголчууд тийм. Тэгэх юм бол тодорхой хэмжээгээр бас даралт өсгөөс сэргийлэх. Нэг бол та даралттай яж гад им ууж байгаа бол бас давсны хэрэглээгээ бууруулах юм бол нөгөө даралтаас бууруулахад илүү үр дүн нөлөөтэй байна гэсэн үг. За тэгээд тогтмол тасгал хөдөлгөөн хийж авах хэрэгтэй. Тийм одоо 7 хоногт ядаж нэг 150 минут те дунд эрчим одоо аэробик ч гэдэм үү өөрийн сонирхдаг спортороо тасгал хөдөлгөөн хийж явах хэрэгтэй. Тодорхой хэмжээний ийм зөвлөмжүүд бол хамгийн нэгдүгээрт байна гэсэн. Тэгээд ялангуяа одоо 50-аас дээш 45-аас дээш гарсан хүмүүс даралтаа ингээд одоо би ингээд артерийн даралт ихсэх өвчин онцлогдчихлоо гээд яваад им зөвлөд өгөхөөр ингээд шалтгаанаа яагаад гэдэг байхгүй юу? Одоо ямар нэг өвчний шалтгаантай болоо ингээд манай эмчүүд шалтгааны нэрөөсөө сайн хэлж өгөхгүй байх гэдэг. Тэгэнгүүт яг энэ анхдагч артерийн гипертенз гэж хэлдэг. Тэгээд энэ анхдагч артерийн даралт ихсэлт маань өөрөө хөвчлэн нөгөө түрүү хэлсэн тодорхой нэг шалтгаангүй байдаг учраас танд нэгэнд одоо артерийн даралт ихсэх өвчин онцлогдсон л бол имээ угаад хянуулаад одоо эрсдэл төвчин зүйлсээ буруулаад явах хэрэгтэй гэсэн. Илүү залуу насны илүү одоо даралтанд нөхцөн өндөр байдаг. За тэгээд имэнд нөгөө төсвөртэй тийм артерийн даралт ихсэлтүүд байх юм бол бид нэр одоо илүү одоо 2 дахь артерийн даралт ихсэлт байна уу гэж үзэл цаашаа илүү нэрийн шинжилгээ хийдэг гэсэн үг. За ер нь бол подкаст маань өндөрлөх тал руугаа хандж байна. Тэгэхээр сүүлийн асуултыг бас танд үлдээгээд сонсогчдоо одоо нэмж өгөх зөвлөгөө ч юм уу тийм зүйл байгаа бол та хэлээ. Тэгээ подкастаас өндөрлүүлнэ. За хамгийн түрүүнд бол танд үнэхээр одоо артерийн даралт ихсэх өвчин онцлогдсон бол тогтмол цагт тогтмол имээ заавал ухна. Тэгээд артерийн даралт одоо тэмдэглэдэг тийм дэвтэр нээчих хэрэгтэй. Өглөөрт босоод үздэг, оройн унтахаа өмнө үздэг ч юм уу тэгээ ялангуяа өглөөрт үзэж байгаа бол та яг дөнгөж 50 босоод цай юм идэж уугаагүй байх үедээ тавсгаас боллаад 50 сууж байгаад нурууц их хөл газар тэгштэй одоо хөлөө нүг ачиж суудаг ч юм уу ингээ хүндэрүүлж үзэхгүй даралт өөрөө үзэх нь бас айгүй зөв гэж чухал байдаг гэсэн. Одоо зөв үзүүлэлт гарч ирэхтэй чухал гэсэн. За тэгээд даралтаа сайн хянах хэрэгтэй. За тэгээ нөгөө төгөр бас нөгөө дур мэдэж ерөөсөө
даралтны имийг өөрөө сольж болохгүй. За тэгээд нөгөө хамгийн энгийн жишээ бол одоо тэр даралтны им аягүй сайн нөлөөлсөн байна. Би тэрийг нь аваад уулчих юм уу? Одоо найзаасаа зөвлөгөө авдаг юм уу? Тэ эсвэл гэрийнх нь одоо нөхөрт нь энэ даралтны им аягүй сайн тохирсон гэд та тэр имийг уuna гэсэн юм хизээж байхгүй. Тэр имийг бол зөвхөн тэр одоо хувь хүнд нь тохирсон, авсарсан одоо имгэг байна уугүй юу? Тэгээ яг артеринг тэр даралт ихсэлтийнхаа аль төвшөнд байгаа гэдгээс шалтгаалаад тухайн маань тэр имийг зөвлөж байгаа учраас ерөөсөө яг мэрэгжлийн эмчтэй л сайн хянагдаж үзүүлж харуулах хэрэгтэй гэсэн. Тэгээд яг эрт дээр нь та ингээд даралтаа сайн хянаад имээ тогтмол цагт уугаадах юм бол одоо нөгөө түрүүний хэлсэн байрхны гэмтэл гэдсэн шүү дээ. Одоо нүдний араа муудах, одоо нүдний сүцний гэмтэл үүсгэхээс сэргийлэх. Нөгөөдөөр одоо тархины харалт бол Монголд бас нэлээд өндөр байгаа тий. Тархины харалтаас одоо сэргийлэхтэй даралтаа хийснээрээ. За тэгээд тархины сүцний юмгыг үүсгэхээс сэргийлэх одоо цаашлаад одоо зүрхний шигтээс, зүрхний дутагдал үүсгэхээс мө сэргийлж ин гэсэн үг байхгүй. Тэгээд бас бөөрийн дутагдал тий. Бас бөөрийн дутагдлаас сэргийлэн маш олон өвчнөөс сэргийлэн. Энэ өвчлөлүүд ч мөн өөрөө бас аюу харахыг явцтай. Тэгээ хүнд нас баралт өндөртэй байдаг учраас артерийн даралтаа яг зорилттой төвшөнд сайн хянадах юм бол та урт хугацаанд эрүүл сайн хянагдаад явна л гэсэн үг. За маш гоё үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд сонсогчтой хэлэхэд одоо дараагийн дугаараараа бас уулзцгаая. Өнөөдрийн маань подкаст маань энэ үрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баяртай.